Нэвтрүүлгийнхээ зочнод очоод буцах замдаа үзэгч олонд хүргэх тэрэл үгийн тухай бодож явлаа. Амьдралыг хайрлах үзлийн салгаж болшгүй хэсэг бол эцэг эхийн илбэрэл билээ. Өглөө инээсээр ажилдаан гарч, орой инээсээр орж ирдэг эгэл Монгол аав ээжүүд маань хойч үеийнхээ төлөө ямар агуу үйлс бүтээж явсныг бид зөвхөн хожимол ухаарч ойлгодог. Цэнхрэг шиглэн амар амгалан доо одон дүрсэх Цоврал дугаарын маань зочин эмэгтэй хүндлэгдэх насны хэдийч ард олонхоо сэтгэл зүрхэнд мартагдашгүй гэрэлт мөр үлдээсэн нэгэн аавын охин билээ. Монголын ард түмний дунд залуу жанжиг гэж алдаршсан гонцлог телефоны өгөх 500 төлөвлөлтийг баяртай байна. Өнөөдөр бид Үгүйсэн сангийн нэвтрүүлгийнхаа 2 дахь ээлжийн дугаарт өөрийн чинь манай төчнөр олсноо гэж зөвлөж гэж байна. Бид аа. Лав сурангийн Лавжов Монгол улсын үйлдвэр худалдааны тэргүүний ажилтан гадаад худалдааны салбарт 20 гаруй жил ажиллажээ. Хожим ах Лавгаагийнхаа агаарын тээврийн хан гард компанид орж Улаанбаатар сөөвлийн чиглэлийн анхны шууд нислэгийг зохион байгуулалтч байжээ. Одоо тэрээр Америкийн нэгдсэн улсын Чикаго хотноо хүүхдүүдийнхээ хамт амьдарч байгаа ажээ. Америкт ирээд ер нь ихэр бодож байна да. Энд би 4 жил гараа болж байна. Анх хэдүүл ирсэн? Анх бол манай хоёр хүү Америкт ирсэн. Тэгээд тэр хоёр одоо ээжигээ авцрыг гэд намайг хүрээд ир гэдэгсэн байхгүй юу. Тэгээд би за яад юм блэ гэж жоохон бодож эргэлж яснаа. Ер нь хоёр хүү дээр явж очие гэж. Тэгээд ирээд. Тэгээд манай хоёр хүүхэд энд байгаад хоёулаа ажилтай, сургуультай явдаг. Тэгээд дараа нь манай ач хүү гарсан. Тэгээд би энэ хоёрын ажил туслаад ач хүүгээ харъя гэж бодоод энд үлдсэн. Тэгээд манай хоёр хүү яах вэ намайг Монголд ганцаараа байжснаас энд авцрах хэрэгтэй. Ер нь энд байлгая гэж бодсон юм шиг байгаа л. Надад ганцаар ингэ нотход явах уу гэж. Тэгэж л одоо бодогдоод ер нь өөртөө ч бас таа хүрээдрээ тэнд ганцаараа яаж явах юм гэдэг намайг энд хүрээдэргээд би ирсэн. Одоо тэгээд ямар ажил хийдэг? Одоо бол яг нэг 60 чагунцсан ажил хийдэг хөхтэй ачиг л харж байгаа даа. Тэр бол манай баг хүүгийн манай ээж аавын хамгийн отхон ачин. Тэгээ манай одоо гал голомтой отхон хөл гэх байх л та. Их хүндтэй ажил хийж байгаа юм байна шүү дээ. Удам залгах отхон ачигаа харж байгаа. Хэдтэй? Манай ач одоо 2 нас 6 сартай тий. Би бол 2 хүү 2 эрэгтэй хүү ачтай байхгүй юу. Тий. Тэгээд том нь бол Монголд байдгийн. 10 настай сургуульд орсон Плехановын сургуульд явдаг дунд сургуульд. Тий. Ер нь энтхийн амьдралд хэр дасж байна? Овол дасж байна да. Дайжгүй юу? Тий дайжгүй. Гэрээ сандгүй нутгаа сан. Гэхдээ энэ Чикагогийн надаа их гоё сайхан санагддаг нэг зүйл бол Монголын агаар цаг агаартай адилхан санагдав. Адилхан салхитай, адилхан нартай. Тэгээ цагаар цасаар тий. Тэгээ цогтургүй цагаартай Монголын цаг агаар чи нэг өдөр бороор нь маргааш нь наргаар нь энд бол яг адилхан нэг өдөр цасаар нь маргааш нь наргаар нь Монгол сайхан сэвэрлсэн салхитай. Тий, тэгээд сайхан салхин тэгээд ер нь сэтгэлд их сайхан санагддаг. Нутагтай байгаа юм шиг. Тэгтээ нутгаа саналгүй яах вэ? Та нар ер нь хэдүүлээ юм бэ? Бид нэр ээж аваасаа гуруулаа. Миний дээр ах байдгийн ихчээдгийн. Тий. Ахыгаа танилцуулж байна. Манай ах бол Лавга гэж хүн байгаа. Москва хотын Жуковский нэрэмжит нисхийн инженерийн цэргийн академи төгсөөд тэгээд ах бол МИАД иргэний нисхийн иргэн газрын дараагаар ажиллаж байсан. Тэгээ Хангард гэж хувийн компанитай жуулчны баазтай. Одоо бол техникийн ухааны профессор, техникийн сургуульд багшилдаг. Тэгээд дээр нь бас Таиландаас Монгол улс цогоор өргөмжит консулын ажлыг давхар гүйцэтгэдэг. Тий. Игч бол Лавгд бол манай игч бол насаараа радио телевизэд ажиллаж байсан. Орос хэл дээр гардаг нэг юу Новости Монголи Монголи сэтгүүлд редактороор ажиллаж байгаа. Дараа нь орос хэлээр гардаг
Оросын радио нэвтрүүлэгт сэтгүүлч редактороор ажиллаж исэн. Тэгээ Показоид Монголиа гэдэг нэвтрүүлэг хийдэг байсан. Тэгээ түүнээс гадна бас манай Монголын зохиолчдын нэрт зохиолчдын зохиолыг орчуулж исэн Лото Домгойн зохиолуудыг орчуулж исэн. Тэгээд Лото Домгойн нэрмжит шагналтай манай ягч бол тийм ямар сайхан. «1939 оны халах голын байлдаан болон 45 оны чөлөөлөх дайн нь манай улсын хувьд орших, эс оршихын түүхэн шалгуур болсон юм. 1 сая хүнтэй Японы Квантуны армийг бод цохиж чадсан энэ дайныг дэлхийн 2 дугаар дайны стратегид өөрчлөлт оруулсан чухал үйл явдал хэмээн судлаачид үздэг. Зөвхөн 1939 оны халах голын тулалдааны 4 сарын хугацаанд зөвлөлт Монголын 18,500 дайчин халуун амиа алдсан юм. 1939 онд манай улсын зүүн хязгаарт нөхцөл байдал хүндэрсний улмаас зөвлөлт холбоот улс Монгол улсын засгийн газруудын шийдвэрээр 2 армийн анги нэгтгэлүүдийг нэгтгэн армийн 1-р бүлгийг зохион байгуулж, командлагчаар нь корпусын захирагч Жуквиг томилжээ. Жуквийн орлогчоор ажилласан Лавх Сүрэн Монгол ардын хувьсгалт цэргийг командалж, ялалтанд хүрэхэд гарамгай хувь нэмэр оруулсан хүмүүсийн нэгэ. Монголын ард түмний дунд залуу жанжин гэж домог олон үлдсэн Лавх Сүрэнгаа тухай асуухгүй болохгүй. Өөрөө охиных нь хувьд аавынхаа талаар дурсахгүй юу? Манай аав Жамингийн Лавх Сүрэн гэдэг хүн 1912 он одооны Булган аймгийн сайхан сумын нутагт төрсөн. Аав бол өөрөө айлын отгон ихэр. Тэгээд дээрээ нэг ах 5 эгчтэй байсан. Тэгээ ихэр болохоор аав бол нэг хэдэн минутын өмнө төрсөн болохоор дүү зундаа гэдэг дүү гэдэг байсан. Өрөөснийгээ дүү гэдэг. Тэр зундаа ах ч гэсэн аавыг ахаа гэдэг байсан байхгүй юу? Тий. Олуулаа юм биш үү? Тий, олуулаа байсан. Ер нь Лавх Сүрэн генерал зан аашийн хувьд ямар хүн байсан, юунд дуртай хүн байсан? Манай аав бол ер нь их ажилтай болохоор зав чөлөө багалтай. Тэгтээ амралтынхаа өдрүүд бол бас эрүүл гарт гарах дуртай, ам дуртай. Бас гэртээ бол найз нөхдөйгээ манай ээжтэй нийлээд бас өдөр тоглоно, даалуу тоглоно, шадар тоглоно. Бас гараа их дүйтэй хүн байсан. Янз бүрийн юм сийлнэ. Тэгээд бас шүлэг бичнэ. Яруу найраг бичдэг. Одоо эхрийнхээ өрөөс нь зориулж бичдэг, биднэрт зориулж бичдэг байсан. 1939 он улс орон даяар хэлмэгдүүлэлтийн хар сүудэр нөмөрч нийгэм, улс төр, боловсрол, эдийн засаг, цэрэг батлан хамгаалах салбаруудад хамгал дэвшилтэд шилдэг боловсон хүчнээ хядуулсан үе байлаа. Өргөн олныг нөмөрсөн айдас арилаагүй энэ цагт халах голын дайнд Монгол улсын зэвсэгт хүчнийг биечлэн удирдах үүрэг 27 настай Лавх Сүрэнд оногджээ. Насандаа агтсан ачаатай энэ залуу дарга цэрэг ирсээ ихэд дээдлэн хайрладаг байлаа. Бичиг үсэг тайлагдах нь бүхэл машин техникийн бараач харж байгаагүй малчин ардын хүүхдүүдийг тэрээр онцгой анхааран халамжилдаг нэгэн. Цэрэг бүрийн ард хүүгээ хүлээсэн ээж аав, ханяан харуулсан гэргий, амаргаа мөрөөдсөн бүсгүй, ааван сангалзах үрс байгаа гэдгийг тэр сайн мэднэ. Дайчин ирсэн ийм л даргийнхаа тушаалыг эх орны тушаал хэмээн хүлээн авдаг байсан. Заахо, залуу жанжны маань тушаал ирсэн шүү гэх үгс давшилтанд уухайлан орох Монгол цэргүүдийг ганц сэлэмний ир мэт болгож хямралдаг байжээ. Тулаан болж өнгөрсөн талбар дундаас суманд сийчүүлж бөмбөгөнд эрэмдэглэгдсэн дайчдынхаа шарилыг цуглуулж явхдаа энэ залуу жанжин харуулслын нулимсаа нууж чадаагүй гэдэг. 1940 онд Жанжин Лавх Сүрэн Бөмбөр ногоон театрын бүжигчин, хөгжимчин, Дашт Сэдэнтэй танилцсан улмаар гэр бүл болж хамтын амьдралаа эхэлжээ. Тэр үеийн хамгийн сайхан хосуудын нэг гэгдэж байсан энэ гэр бүл өнөөдөр
3 хүүхэд 9 ачцээ 830-аар өнөрчсөн байна. Хожим дарц сэдэнгой жанжны тухай өвгөн мань хүнийг дээр доор гэж ялгадаггүй, огт муу хэлдэггүй, хүнд муу сандаггүй, хань бүл үр хүүхдтэй төшөг болсон ховорхон сайхан хүн байсан да. Цэрэгт их хайртай. Цэрэг хүнийг хайрлаж халамжилж тэдний төлөө үргэлж санаа тавьдаг хүн шүү дээ. Хөдөө явхдаа цэргүүдийн ар гэрээ заавал орж эргэж тойрдог байсан юм билээ. Хэмээн дурссан байдаг. Дээр үед нэг оймс гэж байдгүй исэн юм шиг байгаа. Аав оролтог би их сайн сандгийн. Нэр ямар ч үрчээсгүй ихгүй яг л хөлний хэвийг л ороогод л гутлаа өмсчдөг. Тэгэхээр цэргүүд чи холын маршнд явган их явна. Тэгэхээр хөлөө холгочвол хэцүү. Би тэр яг хүнтэй таарлцсан. Би ахмадтай хооронд ажиллаж байсан чинь тэгсэн нэг ахмад дайчин хөдөөнөөс ирээд бүр надаа та жанжны хөөхт юм уу гэд бүр уйлаад миний гутлыг тайлаад хөлний оролтыг нэг засч исэн гэж ярьж ирсэн. Тэгээд тэр бол бол хүнд их тусч их энгийн байсан гэдэг бас нэг нотлогоо юм уу гэд надад бодогдсон. Цэргийн хүн болвол хувийн зохион байгуулалт их өндөр байсан байх та. Хувийн зохион байгуулалт их өндөр. Одоо хөдөө хэрвэхлэх их ямар ч цэргийн хүн бол хэрийн сургуульд гэж явна. Тэгээд тусгай чамдаантай хөдөө авч байгаа тэрэндээ илүү дотор хувцас, цэвэр хувцас хийдэг. Тэгээд чамдааныхаа таган дээр хэрийн сургуульд хэрэгцээд юм бичээд авчдаг гэсэн. Тийм ээ. Аав ээж нь цэргийн албан зүтгэж байсан хүмүүс гадарлах байх. Хэрийн сургуулийн чамдаан гэж хурч болшгүй нэгэн зүйл тэр айлуудад байсан. Зарим нь түргэний чамдаанч гэж нэрлэдэг. Таган дээр нь дотор нь байх ёстой зүйлийг эрийтэл нь биччихсэн байдгсан. Яг л тэр зүйлүүд байх ёстой. Энэ бол журам, энэ бол тушаал, энэ бол эх орон дуудсан цагт хизээд бэлэн байх тангараг байжээ. Монгол улсын батлан хамгаалах яамны сайд байхдаа ч энэ л жижигхэн чамдаанда жагсаалын цэрэг мэт ханддаг хүн байсан юм. Тэмдэглэх түүхэн ой болон ардын хувьсгалын баярын үйл ажиллагааг сүрлэг цэргийн парадаар эхлүүлдэг байсныг бидний үеийнхэн сайн мэднэ. Радиогийн шууд нэвтрүүлгийг орон даяар амьсгаа даран чагнана. Тэр л ёслолыг эхлүүлж байгаа айрам командлагчийн дүр төрхөнд сүлдэт төрийн минь сүр хүч шингэсэн байдагсан. Жанжин Сүхбаатарын талбай дээрээс ном хон зэрэгц дундаа гэх лавсурын генералын дуу хоолой цураатахад хүлээн авагчнда наалдан суусан хөдөөгийн малчин эс мөн байна. Залуу жанжны маань дуу мөн байна. Айта химэн хоолой зангируулан дуу алддаг байсан гэдэг. Жанжин цолыг түүнд засаг төрөөс олгоогүй юм. Өрөөлийн хүүхдийг өөр юмэд хайрлаж, дуундаа мөнхөрч, тугандаа намирч чадсан энэ хүнийг ард түмнэн дээдлэн хүндэлж залуу жанжин цолыг өгсөн ажээ. Айлын хоймордох гүнгрүүнд зурган заларч амьд домог мэт яригдж ирсэн цөөхөн хүмүүсийн нэг бол залуу жанжин Жамингийн лавсурын юм. Тэгэхээр таны ээжийн тухай бас яриулмаар байна л да, их сонин хувь заяатай юм байлээ. Богдын дүүд өргүүлсэн тийм ээ. Тэгээ энэ талаар ярихгүй юу? Манай ээж бол одооны дунд говийн зохицчинд мөн төрсэн. Тэгээд манай ээжийг 2хан настай байхад нь хүрээд богд гэгэнд мөрөх гэд хүрээр аваад ирсэн юм гэдэг. Тэгээд богдгийн мөргөж яхад богдгийн харчаад манай ээжийг харчаад энэ төөрж төрсэн хүүхдээ минь танай хүүхд байх ёсгүй гэд би авлаа гэд авсан. Тэгээд тийм зарлиг буулгахаар манай эмээ одоо яалтгүл өгж байгаа юм чинь. Тэгээд богд гэгийн аваад өөрийнхөө төрсөндөө чой жил амлуулсан хайдаг байд өргүүлээд. Тэгээд тэнд манай ээж бага насаа өнгөрөөс өсч хүмүүжсэн тэнд. Тэгээ манай өргөж авсан ээжийн сүрэн орлогоо их язгууртай их номтой боловсралтай хүн байсан. Олон хэл хятад хэл сайн мэддэг, олон янзын хөгжим тардаг. Тэр бүхний манай ээж зааж өгсөн. Тэгээ хожим хойно манай ээж одоо анхны театр болох Бөмбөр ногоонд
жүжигчин бүжигчнэр бүжиглж исэн. Тэгээ тэр үед бүжиглэхдээ Монгол бүжиглдэг. Тэрний донд галаад бүжиг бас нэг Испани кастаньяттай бүжиг бүжиглдэг гэсэн. Тэгээд манай ээж тэр бүжгэндээ их дуртай. Бас нэг шаазантай бүжиг гэд мэдхүү. Энд шаазант бүжиг хоёр гар дээр ингээ шаазан тавьчаад толгой дээр шаазан тавьчаад тийм бүжиг бас хийдэг байсан байгаа. Ээж чинь зориулж дундгалын ногоо гэж дуу зохиогдсон гэж би дуулсан. Харин тийм манай ээжийг жоохон байхад л тийм дуу зохиосон юм шиг байгаа. Манай ээж бол яг өөрөө бол надад зохиосон гэж бол сайн мэддэггүй байсан. Тэгээд ээжд бол их олон хүн хэлжсэн энэ дуу бол чиний тухай, энэ дуу бол бараг ардын дуу болцсон юм билээ. Урлаг судлаач Бадраагоогийн номд байдгийн энэ дунд голын ногоо гэдэг дуу бол Жанжил Авсрангийн гэргий дашцдан гэдэг хүн зохиодсон юм аа гэж тийм юм битсэн болохоор сайхан тийм шүү дээ. Тийм ээ. Нөгөө Дунжидмага охины төрсөн байдлаа зурсан юм шигэ гэд. Тий харин тэр үгийг бид нар болсон. Ер нь гэр бүлийн хоёр хүнд хоёуланд нь дуу зохиогдно гэж их хавралтай би лав сонсоогүй. Лавсран Жанжинд бас зориулсан дуу байдаг шүү дээ. Тийм ээ. Марш үлээ. Тий. Жанжил Лавсран гэдэг марш мөр дорж байгаа хөгжим. Энэ бол яг Арам командалж явах үед зохиосон юм шиг байгаа. Тэгээд энэ бол энэ маршиг цэргүүд дуулаад алхдаг байсан. Радиогоор байнга явдаг гэсэн надад өөр санагддаг. Тэгээд сэтгэлдээ сайхан дулаахан санагддаг байхгүй юу. Улс орны бүтээн байгуулалтын үед ч энэ хүний оруулсан хувь нэмэр их юм. 1956-аас 59 оны хооронд улсын биеийн тамир спортын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байх үедээ хариуцсан удирдах бариулсан Улаанбаатар хот дахь спортын төв ордон, төв цэнгэлдэх хүрээлэнд одоо ч гэсэн ард олон баяр наадмаа тэмдэглэн цэнгсээр байдаг. Тэрээр Монголд Олимпийн хөтөлбөрийг дэлгэрүүлсэн хүн бөгөөд Монголын Олимпийн хорооны анхны ерөнхийлөгчөөр сонгогдож байжээ. Түүний өндөр нэр хүнд шулуун шударга зан нь хэлмэгдүүлэлтийн хар элднээс батлан хамгаалах салбарын олон үнэн чүүгүүдийг нөмөрлөдөг байжээ. Харамсалтай нэг намын үзэл суртал хэд дарангуйллын хэлбэрт орж албан тушаал, алдар нэр горилагчдын хийсэн улс төрийн хүчирхийлэлд энэ их хүн өөрөн өртжээ. 1969 онд түүнийг 10 жил гардын хийсэн батлан хамгаалах яамны сайдын үүрэгт ажиллаас нь гэнэт чөлөөлсөн нь өргөн олонний эгдүүцлийг төрүүлсэн дуйлаануудын нэг болж байсан юм. Аавтайгаа хамт байсан хамгийн сайхан дурсамжийг ярихгүй юу? Бид нар одоо дээр үеийн хүмүүс 100 дандаа цусланд гардаг штэ. Тэгээ цусланд гарахаар аавын найз нөхөд ирнэ, гэр бүлээрээ ирнэ. Тэгээ бид нар сайхан тэднэртэй сайхан нийлж жимсэнд явдаг. Тэр үед бол их сайхан байдаг гэсэн. Яг аав бол яг гэртээ яг ингээд яг л гэрийн хүн цэргийн дарга биш. Тэгээ бид нэр цөмөрөө сайхан жимсдөө. Тэр үе бол надад их сайхан санагддаг байсан. Шатар тоглодог байсан аав шатар тоглоно, хөзөр тоглоно, даалуу тоглоно. Ямар улсаад их найз гэж гэрээр тань ярьж байсан. Манай аавын бас цэргийн голдуу дарга нар одоо осор генерал гэдээ бас аавтай хамт байжсэн осор генерал байдгийн 10 донгой одоо энд элчин сайд байсан болтой аав 10 донгой байдгийн дамдын хүү генерал гэдэл тэд нар цөм найз бид нар хүүхдүүд нь ч бас цөмөр найз. Тэр үе бол их сайхан байдгийн. Тэгээд манай аав бол гэр орны ажилдаа бас их сайн хоол сайхан хийчин. Зэргийн хүн болохоор өөр юм бүх юм хийн. Юм хумаа өөрөө аян шүү дээ. Тийм үү. Зах махаа хад чинь нөгөө цэргийн гимнастерк цэргийн утсан дотор ингээд цагаан зах байдаг байхгүй. Тэрийг бол өөрөө бүх юм хад чинь айгүй нямбай бүр цааталт нь гадна талд нь цагаан утас гарахгүйгээр тийм нямбай ичдэг гэсэн. Тэгээ манай эмээ бол бас халамжтай. Тэгээд л эмээтэй ээжтэй тэд нар бол ингээд айгүй сайхан халуун гэрүүлэр яхад бид нарт их сайхан байдаг гэсэн. Тэр хөтөө гадаа тэр бол одоо яг санагдаад яг манай Монголын байгаль санагдаад итгэв. Аавда зэмлүүлж байв. Тэр шаардлага өндөртөг нь аав бол бид нарыг нэг зэмлэхгүй. Хамгийн гол нь бол одоо тэгтэл бид нэр авсан ингээд загимж зодддаггүй байхад л имэдэг байсан байхгүй. Аав тэгээд хэлчихвэл даав энэ нүдэнд ямар харагдах вэ гэж бодогддог байсан. Танаа аав болвол
жагсаалын цэргээс жанжны энд хүрсэн ийм гайхамшигтай хүүхдээ. Тэгтээ залуухан дөнгөж цэрэгт өөрөө сайн дураараа очсон юм байл шүү дээ, тийм ээ. Тэгээд очиод байхдаа заяа байх юм бол жанжин болно доо гэж хэлсэн гэж. Тэгээд тэр нь монгол хүн амны бэлгэрийг ихчээд биелж үнэхээр домогт жанжин болсон гэд. Тэрнээс нь харахаар би их хөвгөлтэй бас их хүнтэй их нийцтэй тийм хүн байжээ гэж боддог л да. Халах голын дайнд хамт анд болж явсан Жуко гойг танаа авыг Москвад очихт нь Жукого Победа машин өгчээ. Одоо манай одоо өнөө цагийнхаар бол лимузин юм уу да. Тэгт нь улс оронд маань машин тариг их ховор цөөхөн байна гэд улсад өгчижсэн гэсэн та энийг долж ирсэн биз дээ. Сонссон тий. Аав гिचхэд асуусан гэсэн Жукого. Тэгээд машин байхгүй гэхээр машин бий гэхээр нөгөө улсын машин л гэсэн баг. Тэгээ байлгүй яах гэсэн чигүй хувийн машин гэсэн чи байхгүй гэхэрн тэр үед ер нь баг ойлгоцсон байгаагүй юм шиг байгаа. Тэгснэ аавд бэлгэлсэн байсан. Тэгээд аав тэрийг за би тэргүй өөрийн хувийн машинуудаа хэрэггүй улсын машин байлаа. Улстай би нэг тушаач гээд аав тэр машиныг улстай өгч ирсэн. Түүнийг томилон ажиллуулж байсан ямар ч салбарын ямар ч ажлыг тэрээр эх орны тушаал хэмээн цэргийн хүний ёсоор чин үнэнчээр биелүүлж явжээ. Үүний жишээ нь Балгарт элчин сайдаар ажиллаж байхдаа яамныхаа байрыг шинээр бариулах ажлыг гардан хөөцөлдөж маш их хөдөлмөр зүтгэл гаргасан явдал юм. Барилгын ашиглалтанд оруулаад бусад орны элчин сайдын яамдыг урин өөрийн гих байраараа бахархан нүд сэтгэл дүүрэн байсан тэр л үе 1979 он байлаа. Монгол улсын элчин сайдын яамны шинэ барилгыг Хятадын элчин сайдын яамныханд үзүүлсэн хэмээн инээд хүрмээр шалтгаанаар Монгол ардын хувьсгалт намын төв хорооны боловсон хүчний хилцээний дарга өөрийн биеэр очиж элчин сайд лавг сүрэнг татах шийдвэрийг газар дээр нь гаргаж байжээ. Яг энэ үеэр түүний хувьд түүхт халах голын ялалтын 40 жилийнх нь ой тохиож байлаа. Гэвч ард түмэн сэтгэл зүрхээрээ хайрладаг эгэл хүүгэн мартадгүй юм аа. Ижийн сайхан үрс сумны өдөөс зүсэрч их орноо л гэж ам орж байсан үед хэмлэн хэлмэгдүүлэлтийн сүудэр дайрсан хэвээр хэд гурваар нь сугчин араас нь бодож байхад залуу жанжин лавгсран зартай тушаалан хамар даваанд гаргасан юм айл айлын гүнгэрванд зурган байгээ болоо ард түмнийхэн сэтгэлд гавьяан байг болоо халах голын ялалттай хамт яригдж байг болоо хайрламар хүн байсныг хүүхдүүд минь мэдж байг болоо. Эгэл цэрэг шиг жанжинг эх орн нь мэдж байг болоо. Химэн яруу найрагч чимэд оржин шүлгэнд хотол олных нь хайрлан харамсах сэтгэл туссан байдаг. 20 дугаар зууны Монголын сод хүмүүс шилдэг бүтээл онцгой үйл явдлыг тодруулахаар 100-ны мэдээ сонин Монголын радио Монголын мэдээ агентлагаас хамтран уншигч, сонсогч, үзэгчдийн дунд явуулсан 100-ны цэргийн зүтгэлтэн тодруулах санал асуулганд ардын цэргийн алдар суутнууд болох Жанжин Сүхбаатар, Маршал Чойболсон, Хатанбаатар Магсаржав, Өрлөг Жанжин Дэмэд, Маршал Цэдэнбал, Гарамгай Баатар Дандар, Хурандаа генерал Лавгсүрэн нарын нэрийг дэвшүүлжээ. Уг санал асуулганд оролцсон 671 хүнээс 601 хүн залуу жанжин лавгсрэнгийн төлөө саналаа өгч 100-ны манлай цэргийн зүтгэлтнээр шалгаруулсан байна. Тэгэхээр лавгсрэн генералыг халах голын 50 жилийн ойгоор Монгол улсын баатар цолоор нэхэн шагнасан шүү дээ. Яг энэ үеийнхээ сэтгэлээс хуваалцахгүй. Халах голын 50 жилийн ойгоор аавыг улсын баатар цолоор нэхэн шагнах зарлиг бид нар уншаад бид нар өөрөө ирэхгүй баярлж бахархаж аав минь амьд байсан бол маш их баярлах байсан гэх тийм сэтгэл төрсөн. Тэгээд бид нар шагналыг бол манай ээж ах эгч бид гурав очиж хүлээн гардаа авсан. Үнэхээр ард түмнийхээ төлөө их юм хийсэн ард түмэн маань үнэлжээ даанч харамсалтай нэхэн гэдэг үг нь их харамсалтай. Аав амьдсэн болох гоёлох байсан. Тэгтээ тэндээ
Зөвлөлтийн дайчдын гэгээн дурсгалыг бид эгнэгт хүндэтгэж явах учиртай. Хэний төлөө, юуны тулд харин нутгийн мянган орос залуус халах голд алтан амиан алдав. Тэдэнд бас нандинах амьдрал дээдлэх эх орон байсан. Зайсан толгойн гэрэлт цогцлборын хананд зөвлөлтийн дайчдын дурсгалыг тэнгэрт нартай хамт мөнхлөв, газарт галтай хамт дархлав гэсэн мөрөөд дурайж байдаг. Ямар ч цагийг туулсан манай хойч үеийнхэн анд нөхрийн ач тусыг мартах учиргүй. Энэ бол хүний ёс, монголч удаг билээ. Зөвлөлт холбоот улсын баатар маршал Жуков, маршал Малиновский, армийн генерал Плиев зэрэг Оросын армийн түүхэн алдар суутнууд Жанжин лав сүрэнг маш их хүндэлдэг байжээ. Тэд нөхөрлөлдөө үнэнч андууд байлаа. Халах голын ялалтын ойгоор маршал Жуковын охин ирж аавынхаа найзын хүүхдүүдтэй уулзсан нь сэтгэл хөдлөхөн мөч байсан гин. Тэгэхээр удахгүй 70 жилийн ой болох гэж байна. Та нар халах гол гэж ярихлаар одоо лав сүрэн Жанжин өгöd төсөөлийн аргагүй. Тэгэхээр өөр хүүхдүүд та нар бас энд ямар нэгэн бэлтгэлтэй байгаа бах та. Халах голын 70 жилийн ойг тэмдэгдээ өнгөрүүлэх комисс байгуулахдаа төлгөө гарсан билээ. Тэгээд тэр төлгөөний нарийныг би сайн мэдэхгүй. Гэхдээ бид нэр одоо хүүхдүүд нь бол бид нар тэр юмд бас ахмадтай ажтай уулзаж янз бүрийн юм зохион байгуулалтыг төлөвлөж байгаа. Одоо бол яг нарийнаар бол хэлээд хэцүү байна. Тэгээд тэрэнд бол мэдээж бид нэр идэвхтэй оролцсон. Сайхан аавынхаа алдрыг мөнхжүүлэх үйлсэд хүүхдүүд нь чамлахааргүй их ижээ. Тэдний санаачлагыг дэмжсэн төр засаг, зэвсэг түвшний командлал, нутаг усныхан, найз нөхөд олон жирийн иргэдэд Жанжины үр сад баярлаж явдаг ажээ. Зөвхөн хөшөө босгох санд гэхэд хамгийн их хандив оруулсан хүмүүс нь дайнд оролцож явсан ахмад дайчид байсан гинэ. Тэдгээр буурлууд залуу Жанжиныхаа алдрыг мөнхлөхөд нэмэр болох гэж тэдгүүрийнхээ хэдэн бор төгрөгийг хадганд ороогоод барьж ирж байжээ. Манай аав бол анх хойно сургуулаа төгсөөд цэргийн ерөнхий сургуулийн цагтлаар ажилласан. Тэгээ бид нэр хүүхдүүд нь тусгай болцол гаргаад одоо батлан хамгаалахын их сургууль гэж байдаг штэ. Тэр батлан хамгаалахын их сургуулийн яг команд ангийн жил болгон онд сурдаг хүүхдэд аавын нэрэмж цалин гэж санаачлаад өгч байгаа. Тэгээд л жил болгон одоо бол бараг 10 хэдэн хүүхэд авсан баг. Батлан хамгаалахын их сургуультай бид нар бүр болцлыг гаргаад өгөө тэд нар бид нар тодорхойлж өгдیں۔ Тэр бол тэгээд хүүхдүүд нь ач зээнэр нь л бид нар дундаас мөнгө гаргаж өгдөг байхгүй юу. Тийм юм би бас ташрамд дуртай гэж бодсон. Сайхан буянтай үс хийж байгаа юм байна шүү дээ. Энэ жил халах голын ялалтын 70 жилийн ойг тэмдэглэнэ. Дайнд оролцох ёстоос сэрүүн тунгалаг байгаа хүмүүсийн тоо Монголд 100 гаруйхнаар л тоологдож байгаа. Тэнгэрлэг буурлууддан мэхийн ёслоё. Хорвоог орхисон баатарлаг ауудынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэе. Тэдний төрөл төрөсөд өр хүүхдүүд ач хучуудад сайн сайхныг өрөөе. Нэвтрүүлгийнхээ зочнод очоод буцах замдаа үзэгч олонд хүргэх тэрэл үгийн тухай бодож явлаа. Хэний ч амьдралд хүүхэд нас эцэг эхийн маань дурсамж үргэлж гэгээн тунгалгаар үлддэг. Ургах нартай уралдан инээсээр ажилдаа явж, шингэх нартай уралдан инээсээр гэртээ ирдэг аав ээжүүд маань ямар их тэнгэрлэг үйлс бүтээж байсныг бид удтал мэддэгвэ. Тэднийхээ даруухан бор амьдралаас үзэгдэж баригддаггүй үнэт зүйл өвлөж авах учиртайгаан хожим л ойлгодог. Энэ бол хайрлаж цээрлэх, болон болохгүйг ухааруулж байдаг амьдралын бичигдээгүй хууль Монгол ёс суртахуун билээ. Зүрх судсанд лугшиж байдаг энэ уламжлалыг бид хойч үедэн үлдээн. Санаа зөв явж, заяа зөв амьдрахын утга учир
илээ. Наран дойрхон буурлуудын минь намтран хүртэл домог юм да.